Энэ бол миний нууц гэсэн байна. 2016 онд Namco-гийн нууц юу байсныг хамтдаа мэдтгэе. Hello everyone, шинэхэн бичлэгтэй тавтай морил өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ. Харж байгаачлан тэмдэглэлийнхаа дэвтрийн цуглуулгыг үзүүлэнгээрээ юу бичсэн байна. Тэгээ зарим нэг тэмдэглэлүүдээс бас уншиж үзүүлье гэж би бодож байна. За, би бол юм цуглуулах амар хоббитэй. Тэгээ дээрээс нь новши ер нь бол айгүй их новшин ч одоо хайш юм дэ. Ер нь бол айгүй их тийм зүйлсүүд цуглуулах гэдэг. Тэгээ тэр цуглуулгын маань нэг болонгуудаа миний тэмдэглэлийн дэвтэрнүүд байгаа. За, би ер нь жоохон том болсноос хойш нэг их тэмдэглэлийн дэвтэр авах болчихсон. Гэтэ би бүр яг нэг 13 14-тэй байх. Ер нь л бол 13-4 хүртлээ бүр маш идэвхтэй тийм тэмдэглэлийн дэвтэр гэдэг байсан. Одоо бол гайг болсон. За тэгэхээр эхэлцгээе. За хэдүүлээ хамгийн дээр үеийнхаас нь эхлээд явъя гэж би бодож байна. Тэгэхээр миний дээр үеийн тэмдэглэлийн дэвтэрнүүд энд харагдаж байна. Энэ болонгуудаа миний одооний ер нь хаяа ашигладаг тэмдэглэлийн дэвтрүүд байна. Миний хуучин тэмдэглэлийн дэвтэрнүүд эднэр байна. Хуучин дэвтэрнүүд шийдтэй ер нь зарим нь хамгийн ихний дэвтэр энэ дэвтэр байна. Гоё гадна талтаа байна юу тааж. Тэгээ би энэ дэвтэр дээр олонгуудаа юу бичдэг байсан бэ гэхлээр би уудаг байсан юмнуудыг бичдэг байсан байна. Тэгээ би ингээд энэ одоо ингээд дэвтэр бүр амар олон жил болсон болохоор ийм болчихжээ. Тэгээ ингээд уусан цагаа бичээд ингээд ууснаа ингээд тэмдэглээд явдаг байсан байна. Амар рандом ингээд хууцнуудаас амар муухай бичдэг байсан байна хардаа танаар. Би бүр харсан чи амар айчлаа. Миний зурдаг байсан хамгийн ихний дэвтэр байна. За тэгэхээр энэ олонгуудаа бүр ураад ийм баг байхгүй болчихсон. Тэгээд хамтдаа нээж хамгийн ихний утсан дээр юу зурсныг харъя. Тэгээ би бас дэвтэр болгон дээр ингэж нэрээ бичдэг гэсэн нөмийн эрдэнгээд энэ бол хэдэн жил болж байгааг мэдэхгүй. Энэ бол бүр амар олон жил болж байгаа. За би энэ дээр ингэж бичсэн байна. Victoria гэж бичсэн байна. Тэгээ миний зурдаг байсан зургнууд бол ийм зургнууд 2019 оны дэвтэр байна. Ийм юунууд зурдаг байсан. Зүгээр би ингээд энийг одоо зураг гэх юм чи одоо хайш юм дээ. Энэ одоо панда гэд бас инээдтэй юмнууд ээ шүү. Манай хичээн маань зурсан зураг байна. Хардаа. Манай сүлдээ хичээн маань зурсан зураг байна. Энэ үеэс арай нэг жоохон ухаан сууж ирээд ийм зураг зурсан байна. Үеэс эхэлж арайч зурж эхлэв л дээ. Зүгээр ерөнхийдөө бол зурж туршиж үздэг болсон. Яг жинхэнэ зураг шиг зураг. За тэгээ энэ миний зурж исэн уруул байна. Энийг баг хэдэн удаа айлгаж хэдэн удаа зурсан баг. Тэгээ би энийг дайжгүй л болсон гэж бодсон. Одоо харсан ч бүр аим шиг байна. Энэ бол миний хамгийн дуртай хамар. Би энийг амьдралдаа хамгийн анх удаага миний сэтгэл санаанд нийцжсэн хамгийн гоё зураг. Энэ бол хамарны зураг байлаа. Энэ бол үнэхээр дайжгүй болсон байгаа. Та нар энэ өмнөхүүдийг харалтаа арай бас. Тэгэд энэ бол хамгийн дайжгүй болсон. За тэгээ би яг тэр нь сурсан юмнуудаа ашиглан зураг зурхыг хичээсэн. Тэгээ би зурчаад будцсан байна. Тэрийг ашиглаад дахиад нэг хүн зурх гэж хичээсэн. Хамрын дахиж хідээч би зурч чадаагүй. За би бас нэг зураг зурж үзсэн байна. Энэ юм дотор байна. Та нар оргил дотор яадаг энэ брэндийг мэдэх бах. Энэ тэндээс авч исэн юм байна. Энэ бол ийм олон өнгөтэй. Тэгээ би бас ингээл энэ тэндээс нь юм бичээл. Тэгээ дахиж юм бичээгүй. Олонгуудаа миний монитогоор өгч исэн. Энэ хоёр төстэй гэтээ өнгө нь өөр. Шинээрэл юм гэж. Шинээрээ. Миний бүүжоны дэвтэр байна. Би бүр нэг хэсэг бүүжонд бүр амар дуртай байсан. Bullet journal гэж хэлдэг штэ. Тэгээ би нөгөө нэг цэгтэй дэвтэр бүр ави гэж агаад аасан баггүй энэ цэгтэй дэвтэр та нар мэддэг бол. Тэгээ би ингээ bullet journal эхлүүлэх гэж хичээгээд би тэгээ дандаа бүтлгүүдээр дуусгачдаг байсан. За юу тач 2020 онд би энийг эхлүүлж исэн юм байна. Тэгээ би ингээд ийм календар эдэр зураа та нар мэдэн штэ. Та нар ийм юм хийж исэн билгүү дээ. Тэгээ бүр ингээд өстө нэрээ. Ингэж хийчихэл би тэгээд энийг ердөөсөө ашигладаггүй байсан. Тэгээ бүр ямар сайндаа ингэж хийж дуусгачаад би эргүүлж харуулгангуудаа би шинээр эхэлмээр байна гэд. Тэгээ дахиж шинээр эхэлж исэн. 21 оных байна. YouTube-ийн дээр үеийн 2021 оны YouTube-ийн лист байна. First video Bojo төлөвлөлт, тэгээ 2 дахь нь олонгуудаа desktop, тэгээд 3 дахь нь олонгуудаа scrunchie хэрхэн хийдэг, тэгээд 4 дахь нь олонгуудаа morning routine, тэгээд 5 дахь нь олонгуудаа daily vlog, зүгээр л vlog ингээд гэсэн байна. Тэгээ би энэ дундаасаа алийг нь чийгээгүй.
Гэтэ би нэг desk tour шиг юм нэг хийж исэн юм аа. Ингээд desk remake over гэд нэг юм хийж исэн. Гэтэ тэрийгээ би буцаад private руу гайцсан. Манай Монгол хэлний багш нүн юу гэдэг штэ. Монгол тулгатны 100 эрхмийн нэг хүн сонгож аваад тэрнийхэн талаар ингээд тэр бичлэгийг үзээд тэр хүнийхэн талаар ингээд мэдээлэл цуглуулад презентацийн хийж ирээрэй гэжсэн. Тэгээ би яг тэр хүндээ зориулаад би ингэж одоо юу ярихаа бичиж бэлдэж байсан. Тэгээд энэ бол хамгийн амар ихэн бичсэн байна. Энэ бол нэлээ их хүч хөдөлмөр байсан. Тэгээд дээрс нь манай багш гэсэндээ маш их үнэлсэн. Тэгээ би ангийнхаа хүүхдүүдэд би хайдвын талаар ярьж өгсөн. Тэгээ би ингээ хамгийн сүүлд нь сэтгэлдээ бичсэн байна. За тэгээд би энэ сэтгэл хэсгийг хальт уншиж өгье. За тэгээд эн чинь одоо хэдэн оных юм бэ? 9 дугаар ангид гэсэн үг. Үзэж байхад л хоолой зангируулсан хэсэг зөндөө байсан. Тэрнээс нэгийг нь дурдвал дуур доторх өөрхөн зургийг буулгаж байсан. Тэгэхэд хайдаггүй энэ юу болж байгаа юм? Таны үе өнгөрсөн гэх хайдаггүйгийн юу ч хэлж чадалгүй тийм үү гэд өнгөрснөө сэтгэлийн маань их эмзэглүүлсэн. Зарим хүмүүс арай муухай гэхэд муухай байсан. Дөөр хөгжлийн түүхийн номонд хайдуугаагийн нэр бичигдээгүй байсан. Гэхэд та юу гэж бодсон бэ? Анууж маань асуухад би өөртөө хилээл твцэн. Амьдрал бол твчээр хатуужил. Гэтэл зүрх нялхыг л өвчихсэн. Яалчгүй ихний 40 минут гайгүй өрөөс сүүлийн 40-оос 240 минут үргэлжлэхэд хоолойнд зангирч сэтгэл өвдөж сүүлдээ хүүгийнхаа тухай ярихад өөрийн эрэхгүй нүднээс том тусал нүлмэс тусалж байсан гэд. Энэний өмнөд олонгуудаа би ингээд хайдвын талаар ингээд юунууд ярьсан болохоор сэтгэл хэсгийг бол хэрвээ энэ хэсгийг уншиж өгвөл сэтгэл хэсэг бол танарт амар бас адилхан тусах байсан баг. Тэгээд та нар тэр хайдуугаагийн Монгол тулгатны 100 эрхмийг үзээгүй бол үзээрэй. Бүр амар сэтгэл бүр амар өвдөжсэн. Нэг хичээн маань өгсөн юу дэвтэр байна. Ийм гоё ингээд солигддог дэвтэр байна. Олонгуудаа ийм олон өнгөтэй. Бас шинээрээ. Би энэ хоёр дүүдээ хийсэн юмных нь хэмжээгээр оноо өгдөг байсан. Тэгээ би тэр оноог нь бичдэг байсан. Next one. Би нэг MR-таас бүр харж бодож авч исэн ийм нэг дэвтэр байна. Тэгээ энэ дэвтэр бол ингээл хиндэж хэрэггүй болоод дуусна л да. Болгоомжтой манай ээжийн тэмдэглэлийн дэвтэр. Тэгээ би авцсан. Болгоомжтой ийм гоё. Энэ хаж нугаад нь. Гэтэ энэ чанартай байгаагүй л дээ. Салаад унтс. Look. Pocketтэй. Энэ pocket-ын дотор одоо юу байгаа юм бэ? Ямар дасгал хийхээ бичдэг байсан бэ? Дүү бит хоёрын. Тэгээ миний зурсан нэг зураг байна. Юу идэхгүй байхаа бичсэн байна. Би амар дэглэн байх гэж хичээдэг байсан юм а жоохон бахтаа. Жоохон бахтаа ч гэжтэй ер нь өсвөр наснд байхдаа би гэтээ одоо хүртэл өсвөр настай хിവэрэ байгаа л та. Гэтэл би ерөнхийдөө бол дэглэн байхыг насаараа л хичээсээр ирсэн. За, энэ дэвтэрний хувьд бол юм байна. За дараагийн дэвтэр. Elsa Frozen Fever гинэ. Энэ олонготой ийм гоё төгжээтэй дэвтэр байсан. Ийм төгжээтэй. Тэгээ би энэ олонготой миний баг амар дээр үеийн дэвтэр. Тийм болохоор би энэ дээр нэг амар гоё тэмдэглэл биччихсэн амар санджийн. Тэгээ би та нарт тэндээс уншиж өгье заяа. Энэ 2016 оных юм байна. Very good гэж айгүй их бичдэг байсан байна. Тэгээ 2016 оны 12 сарын 14-ний лав гаригийн 6 орчим цаг гинэ. Гомбоо хоол ярьсаар байгаад миний бүр дотор муухай орогдол ярьсан. За тэнгуүтээ энд 12 сарын 12-ны нэгдэх өдөр 7 цаг 8 минутад өлсөж үхлээ гэж бичсэн байна. Тэгээ би энэ дээр бол тэмдэглэлээ бичсэн байна. Энийг уншиж өгье. Одоо л бичиж эхэлж байна. Би өнөөдөр оройн хоол зөндөө хийдсэн. Тэр хоол бол хуушуур. 2018 он 4 сарын 25-ны 10 цаг пүрүү гараг гинэ. Зүгээр дэвтэрэн дээр би зүгээр амар хийдсэн хуушуур ийдсэн гэж бичсэн байна. За энэ хэсэг дээр бол заяо энэ бол миний нууц гэсэн байна. 2016 онд Namco-гийн нууц US-ний хамтдаа мэдтгий. Би одоо санахгүй байна бүр ердөөсөө. За 3. Гэтэ гүнж би болно. Яагаад гэвэл цэг. За би Сара гэд дуудчих заяо. Сарагийн даашинцыг би харсан. Миний даашинцыг гүцэхгүй юм бэлээ. Ooh girl. Би бүр алж гин. Харж гин үү? Би гүнж болно. Ингээ манай сургууль дээр ингээд хуучин сургууль дээр ингээд
шинэ жилээр ингээ гүнж тодруулдаг гэсэн аахгүй юу. Тэгсэн чи яг намайг аймаг гой палаж авсан үед гүнж тодруулаагүй. За тэрний өмнө жил олонгуудаа миний нэг жоохон дургуй охиныг гүнжээр шалгаруулсан. Одоо миний хуучин ангийнхан мэддэг бол намайг санджийн үед уусаа хин гэдэг мэдчихэж байгаа. Гэтэ I don't care. Одоо надаа ямар ч хамаагүй. Тэгээ би гүнж олно гэж айгүй хичээж бүр амар их палаж ээжээрээ ингээд ахуулж ингэж би сонгож авч исэн. Тэгээд гүнж даанч тодруулаагүй. За амар тэнэг. Ингээд сургуулийн шинэ жил өнгөрлөө. Дургүй хурч байна. Яа, дургүй үрж ийн гэдгийг ядахнаа бүр амар ууртаа битсэн байна. Энэ одоо юу ч юм байгаа. 2017 он гинэ. Би нараатай муудсан байж найзалчихсан. Нараа зүрх гинэ. Би танаас бас нэг нууц ийм битсэн юм уншиж өгье. Надад хэцүү байна. Гэтэ одоо сургууль төгслөө. Надад тулгарсан асуудал юу юм бэ гэхлээр би бичих гэж байна. Ямар нууршдаг байсан бэ гэж. За гэхдээ яг үндэ хин дамтам ээ. Нараатай найзалчихсан л та. Гэхдээ нараатай намайг том биетэй тэгээд өөрөөсөө жоохон хүүхдүүдтэй найзлахаасаа ичээд тэгээ би ээжэд хэлчихсэн. Ээж менежер Ариуна багш гэд уус нэрийг хэлчихдөө. Ариуна багшд хэлчихсэн. Тэгээд би Ариуна багш нараа бит хоёрыг дуудсан. Нараа надаас уучлаарай чамааг ингэж хэлэхгүй гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа муухай харьцаад хэлсэн. Аль дээр болсон явдал гинэ. Нараа намайг айгүй ихтэй амталдаг байсан. Намайг ингээд чи ингээд амар том битэй ингээд би нөгөө нэг угаасаа багасаа амар өндөр байсан баггүй юу. Тийм болохоор ингээд би ингээд жинхэнэ нэрийг хэлэхгүй зүгээр нараа гэд нэр өгсөн шүү. За нараа ингээд намайг амар юу байсан. Нараа намайг ингээд амар ингээд чи ингээд том битэй ээжээж өөрөөсөө жижиг хүүхдүүдтэй найзалдаг гэд намайг амар дэлгэдэг байсан. Тэгээ би тэрийг ээжэд хэлсэн чи ээж менежертэй уулзч ирсэн гэд тэр явдлаа битсэн байна. 9 сард 11 хүүхэдтэй байсан. Харин одоо 19 хүүхэдтэй болсон. 2018 оны 3 сарын 17-ны 7 цаг 40 минут. За миний энэ бол ийм нэг амар ууртаа битсэн дэвтэр байна. За энэ юу вэ гэхлээр манай аавын дэвтэр юм л да. Надад өгсөн юм уу? Тэгээ би намайг юм бичээрэй л гэж өгсөн. Тэгээ би юм бичээгүй. Шив шинээрээ. Манай эчнийг Солонгосоос эрэхтэй өгж ирсэн нэг ийм гоё дэвтэр байна. Энэ дээр хэдүүлээ юу бичсэнийг харъя. Бас хоёр дүүгийнхаа одыг тэмдэглэсэн байна. Тэгээ цаашаа нэг шинээрээ. Аагүй байна. Сайн байна уу багшаа гэж нэг бичсэн байна. Сүүлд авсан шинэ дэвтэр байна. Энэ олонгуудаа миний зургийн дэвтэр. Зураг зурхтаа ашигладаг дэвтэр. Тэгээ би танарт эхний утсан дээр юу зурснаа харъя. За би энийг олонгуудаа 2024 оны 8 сарын 3-нд нээгээд ийм зураг зурсан байна. So bad. За тэгээ хичээл дээрээ зурсан нэг хавдраата зурсан байна. Хийсэн байна. Тэгээд нэг ийм сүүдэртэй юм зурхаад нэг ийм дуусгаагүй зураг байна. Миний англи хэлээ сурахад ашигладаг байсан хоёр дэвтэр байна. Тэгээд би өмнө бас YouTube дээрээ нэг 7 хоног no social media гэдэг нэг бичлэг оруулж исэн. Тэрэн дээрээ би үг чэйжилдэг байсан баггүй юу. Тэгээ би тэр бичлэгээ бас л private руу гайчихсан. За тэгээ би энэ дэвтэр дээр юу бичдэг байсан бэ гэхлээр би танаас таарлаа. Oh my god guys. Волейболын юуны юу ш? Стикер ш. Та нар мэдэх бол надад Батсүрийн стикер байна. Энэ дэвтэрэн дээр юу бичдэг байсан харъя. За би ингээд шинэ үгнүүдээ бичсэн байна. Мэдгүй үгнүүдээ бичингүүтээ яаж уншдагтайгаа ингээд бичдэг байсан байна. Англи хэлээ сурахын тулд. Тэгээ би ингээд энэ дээр бас дүрмнүүдээ бичиж эхэлсэн. Тэгээд бас энэнгүүд бас бахан дүрмнүүд маань байна. Гэтэ би энээс бол маш их юм ойлгосон. Би энээс бол их англи хэлээ ойлгож ирсэн. Тэгээ ингээд бас үгнүүдээ бичсэн байна. За энд бас ингэж дүрмээ бичсэн байна. Тэгээд би нэг англи хэлний нэг удаа дугууланд явж исэн. Амьдралын маань ганц удаа нэг дугууланд явж исэн. Окей, амьдралын маань англи хэлдээ нэг удаа явж исэн. Дугууланд явж исэн. Тэрнийхээ том дэвтэр дээр бичснээ би жижиг дэвтэр дээр дахиад нэг биччихсэн. Тэгээ би эндээс бол амар их юм сурсан. Ингээд future of be тэгээд ингээд нөө future and past гэх ингээл нэг бахан дүрмнүүдэд тийштэй тэрийг би тэндээс сурж исэн. Гэтэ би still одоо хүртэл ингээд англи хэлдээ нэг сайн биш заяа. Тэгээ би ингээд багасаа англи хэл үдсэн мөрчлөөсөө би одоо хүртэл англиар өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Гэтэ одоо би сурах гэж байгаа шүү манайхаа. За тэгээ би ингээд англиар бас бичсэн байна. Дүрмнүүдээ. Тэгээ мэдгүй өгнүүдээ ч гэсэндээ ингээд бичсэн байна. Энэ дэвтрийг бараг худлаа өнөө дуустал бичсэн
бичсэн юм шүү. Тийм шүү бараг дуустал биччихэж. Ийм шинэ үгнүүдээ. Шинэ үг болон ингээд өгүүлбэр идэр бичсэн байна. Эхлэхдээ ийм үгнүүд бичдэг байсан. New words гинэ. Тэгээ 5 сарын 30 гэж байна. Тэгээ би энэ дээр хамаагүй гоё бичдэг болсон байна. За хэдүүлээ эндээс нэг үг сурж авъя заяа. Хэдүүлээ энэ үгийг сурж авъя. 24 дахь үг гэж байна. Ancestor. Өвөг дээдэс анхдагч дээд үе үүсэл гэж байна. За тийчингүүтээ жишээ өгүүлбэр бичсэн байна. The saber-toothed tiger is early ancestor of the domestic cat. Гинэ. За харин тэрийг олонгуудаа монголоор нь доор нөгөө нэг юуг нь бичсэн. Salmon soit бол одоогийн тэжээвэр муурны эртний өвөг юм. Тэгэд ancestor гэдэг нь өвөг дээдс гэсэн үг байна шүү дээ. Яа энийг уншия би энэ дундаас баг их өгнүүдийг мэдэхгүй байх шүү шүү. Энэ олонгуудаа миний 2 дахь зургийн тэтэр ерөнхийдөө бол зураг зурж авсан. Тэрийн зураг зурдаг чаленж гэдэг нэг тийм зураг зурж исэн. Ингээд D1, D2 гэдэг ингээд хамаагүй ингээд зүгээр л чадхаараа ингээд зурдаг ийм зурагнууд тахгүй юу? Тэр Namco-цэг бэ гэсэн байна. Namco-цэг бэ дээр мэдээж тань subscribe дараагүй бол дараарай. Зураад бас нэг ийм коридор зурсан байна. Тэгээ бас нэг ийм юм зураад, ийм юм зурсан байна. Ийм юм зураад, ийм юм зурсан байна. Артист хүмүүсийг судалж эхлэх гээд би нэг ийм хүн Fernand Leger гэдэг нэг хүн сонгож аваад тэрийг ингээд Google-ээс яагаад ингэж бичсэн байхгүй юу? Тэгээд энэ ард нь ингээ монголоор биччихсэн. Тэгээд би нэг хүн судлаад тэгэл би мартцсан. Тэгэл би дахиж хүн судлааг байгаа. Гэтэ би одоо судалнаа. За би энэ дээр нэг юм TikTok дээр тренд болоод байсан нэг юм зураг зурсан байна. Амар гоё юм будмаар исэн болохоор би ингэж будаж зурсан. Зурсан байна. Хоёр талд нь мод зурсан байна. Дахиад мод зурсан байна. Тэгээ бас дахиад мод зурсан байна. Амар хөрх юм бэ guys хардаа. Нэг юм скетч хийхэд нэг юм зурж исэн. Oh my god. Яал нэг Pinterest-ээс хараад нэг скетчний нэг юм бас зурсан байна. Арай нэг зураад байдаг юм уу? Тэгээ би зүгээр урдаа ясан шивгаг харж байгаа зурх гэж чийсэн. Тэгээ би бутлгүйдсэн. Миний төрсөн өдрөөр өгсөн амар гоё дэвтэр байна. Энэ бол бүр амар гоё зөө энэ цааснууд нь шинээр байгаа байхгүй юу? Ийм гоё шинээрээ бидний нууц подкастын нэг Номи ихч нэг Сэндэр ихч хоёр чинь хоёулаа архитектур шүү дээ. Тэгээ Номи ихчийн орсон нэг архитектурын мэрэгжлийн талаар ярьсан. Би бичлэгийг үзээд тэгээ тэрнийхэн талаар тэмдэглэл хийсэн байна. Энэ дэвтэр дээрээ. За энэ болгоотаа ийм бор цаастаа дэвтэр би юм бичээгүй. Гэтэ би ингээд тастаж аваад юм бичдэг дандаа. Бас bullet journal-ийн нэг бэлгэнд авч ирсэн дэвтэр нь туршилтын эсэнүүдэд бичдэг дэвтэр. Тэгээ би бас энэ сурамжид үгнүүд гээд ийм бас сонссон ийм сайхан гоё үгнүүдээ бас бичдэг. Энэ дээр ингээд ном унш, эсбөгөөс тарих агшин, үг золбоншиж, үдэл зэрлэгшин гээд манай монгол хэлний багш ингээд хичээл болгоныхоо эхлэл дээр нэг ийм үг өгдөг байсан. Тэгээд үг ингээд бидэрт уншиж өгдөг байсан. Тэгээд тэр үгнүүдээ ингээд дэвтэр дээр яснуудыгаа энэ дээр бас давхар бичсэн байна. Тэгээ ингээд номын утга тэнгэр мэт агуу, дэлхийн мэт өргөн, далайн мэт хүн гэд иймэрхүү амар сайн үгнүүд байна. Тэгээ stop saying weary гингүүтэй Instagram дээр гарч ирсэн нөгөө нэг юу харангуйтаа нэг юм бичсэн. Тэгээ бас Instagram дээр гарч ирсэн нэг юм харангуйтаа бас энийгээ бичсэн. Tense active гэд ингээд person symbol дээр юу гэж хэлэх вэ? I do my homework гэд ингээд эдрийг ингээд бичсэн байна. За тэгээд би номын тэмдэглэл хийж эхлэхэд 2022 оны 12 сарын 16-нд цойлогсод гээд ном уншиж эхлүүлэхдээ би номноосоо таалагдсан үг болон ишлүүдээ ингэж бичдэг байсан. Энэ. Тэгээ би цойлогсод номоо ол уншиж дуусгасан. Гэтэ би тэмдэглэл бол бичиж чадаагүй. Миний дандаа юунууд байна? Хичээл дээр ингээд бичдэг туршилтын эсэнүүд байна. Тэгээд зарим нь олонгуудаа нийгмийнх байгаа, монгол хэлийнх байгаа, уран зохиолынх байгаа. Тэгээ нэг эсэний анги гэж байдаг байхгүй юу? Нэг эсэний дугуулан байдаг байхгүй юу? Тэр дугууланд явдаг байхдаа нэг биччихсэн хэд хэдэн эсэнүүд байгаа. Тэр нэг эсээг уншиж үгүй. Энэ олонгуудаа сандрал гэдэг эсэ байна. За
Амьдралын том шийдвэрийг гаргахад чухал шалгалт өгөхөд мэдрэгддэг айсан чимшиг гэдэс өвдөж гар хөлөрч чичигсэн мэдрэмж энэ бол сандрал. Хүн ямар үед хамгийн их сандардаг вэ? Миний хувьд хүнтэй мэдэхгүй сэдвийнхаа тухай ярихад энэ хүний хэлснийг ойлгохгүй байвал яана, оновчтой хариу хэлэхгүй бол яана гэд гэдэс мушигралдан гар хөлрөн хоолой чичигнэх мэдрэмж. Энэ үед л тэрхүү айц төрж байна. Энэ үед л бичиж байхад тэрхүү айц төрж байна. Одоо бодоход саксны тэмцээний үеэр мэдэрч байсан мэдрэмж миний хамгийн том сандралын үе. Хүн сандарсан үед тархин дотор бүх мэдээллүүдийг мартаж юу хийж чаддаггүйтэй адил миний саксны тэмцээний үеэр сандралаасаа болж ямар ч үйлдэл хийгээгүй. Сандрал бол хамгийн шийдвэрт нөлөөлдөг зүйл. Гол нь энэ үедээ сандралаа дарж хийх ёстой зүйлээ хүснээрээ хийж сураарай. Маш утгагүй юм байна. Төгсгөл хэсэг нь ангид утгагүй болчих, уул нь ихтэл хэсэг нь ангид дэжгүй байна. Тэгээ төгсгөл хэсэг нь жоохон утгагүй болчих. Гэтэ зүгээрээ. Энэ бол my favorite. Oh my god. Энэ бол миний all time бичдэг. Энэ хоёр миний хамгийн их бичдэг дэвтэр. За энэ болонгуудаа миний дууны үг бичдэг дэвтэр. Ингээд oh my god юу ч. Дууны үгээ бичээд тэгээ мэдгүй үгээ хайлайт хийгээд тэр мэдгүй үгнүүдээ орчуулдаг байсан. Snowman Sia-гийн Snowman гэдэг дууг бичингүүтээ би мэдгүй үгнүүдээ ингээд орчуулад энд нь ингээд бичдэг байсан. Монголоор нь ийм юмнууд ийм бас юм хийсэн байна. Бол хоёр Dior-ийн Sauvage-ийн үнэтэй бас энэ дэвтрийг нэнгүүт өнөртдیں۔ Нөө Sauvage чинь юу штэ Johnny Depp-ийн нүүрсээр авсан. Би тэгээ Johnny Depp миний celebrity crush, би бүр амар дуртай байсан заяа. Би ингээ бүх киног нь үзэж мүнзээ ингээ би бүр тэр хүний талаар судалдаг байсан за. Би тэгээ тэр хүний талаар судалснараа би яасан бэ гэхлээр би Google ашиглаж сурсан. Би Google өмнө хэзээ чи яаж ашигладгийг мэддэг байсан. Гэтэ би Johnny Depp-ийн талаар мэдхийн тулд би Google ашиглаж сурж исэн. Тэгээ би тэрнийхээ Johnny Depp-ийн үнэтэй усны юг тестрийг ингээд аваад ингээд хадгалсан. Энэ одоо хүртэл үнээр нь арилаагүй. Сүүл нэг ийм дуул бичсэн байна. Сүүл би бүр бичихгүй байж байгаад нэг дуу бичсэн. Энэ болонгуудаа Good Luck Babe гэдэг дуу байна. За би энэ дэвтэртэй маш их хайртай гээд би 2018 оноос эхлээд би ингээд юм бичмээр санагдсан үе болгондоо ингээд бичдэг байсан дэвтэр. Тэгээ ингээд би ингээд random өөрийнхөө амьдрал болсон үеүүдийг ингээд бичдэг байсан. Байна. Өдийн дараа карантин суларч буцаад удалгүй карантин болсон. Шинэ жил 5 хоногийн дараа боллоо. За энээс өөр COVID-19 Монголд маш хурдан тархаж байгаа. Одоогийн байдлаар Монголд COVID-19 туссан хүний тохиолдол 1075 хүн туссан. 584 хүн идэрсэн байна. Өдөр бүр хүн нэмэгдэж нэлээд хэцүү байгаа. Манай гэр бүлийнхэн маш сайн анхааралтай байгаа. Бид нар бараг мөрөн явж магадгүй болсон. Даанч явах боломж нь олдохгүй байгаа. Өнөөдрийн дэлхийн байдлаар нийт тохиолдол 79.8 сая, идэрсэн 45 сая, нас баралт 1.75 сая байна. Нас баралт 1.75 сая байна. Өөр бичих юм алгадаа дараа ямар нэгэн юм сонин тохиолдвол бичнэ. Монгол COVID-19 ийм юмыг юу гэдэм бол тоо за ийм юм байна. Тэгээд угаасаа ингээд ковид гэдэг чинь бас нэг аим шигтэй нэг ингээд хүн болгоны нэг юм дурсамжид үлдсэн юм нэг жоохон трама шиг юм штэ. Тэгээ би тэрний талаар бас ингээд өөрөө мэдгээр ингээд юмнуудыг бичдэг байсан. Тэгээ ингээд үе байж байгаа л одоо энэ 21 оны 1 сарын 12-нд 5 цаг хавцаа газар хөдлөлт боллоо гэд 10 секунд орчим 6.8 баал газар хөдлөл боллоо гэж тэрийгэ бичсэн байна. Тэгэл би 1300 subscribe-та болсон талаараа бичсэн байна. Тэгээ ингээл ковидын талаар нэг амар их юм бичсэн байна. Тэгээ би хамгийн гол нь ингэж бичсэндээ миний ирээдүйд миний хүүхдүүд ингээд намайг өсвөр наснда жоохон бахта ингээд намайг юу бодож юу бичдэг байсныг уншаасаа гэж би бодоод ингээд амар бичсэн. Тэгээд ирээдүйн хүүхдүүд маань харж ивэл би ингээд ээж нь ач шиг ээж нөө. Тэгээд амар жоох инээдэрслээ. Одоо ч би ч хүүхэдтэй. Тэгээ ерөнхийдөө болгон хизээ нэгэн цагт ээж боллоо гэж бодоход миний хүүхдүүдийн дэвтрийг уншгаах. Тэгээд ээж нь ингээд жоохон бахтаа ингэж юм бичдэг байлаа гэд би тийм
үзүүлэх гэж би ингээд өөрийнхөө амьдралын талаа тэгээ өөрийнхөө тохиолдсон сони хачны талаар амар бичдэг байсан. Тэгээ би өөрөө ч гэсэндээ эндээ амар дуртай. Тэгээ бүр би Аватар, oh my gosh. Аватарын би фэн заяа. Гэтэ би нэг амар ухаан хатан фэн биш л. Гэтэ ерөнхийдөө бол би чадхаараа л ингээд фэн яхахыг хичээдэг. Тэгээ би ингээд Аватар үзсэн сэтгэлээ энд ингээд бичсэн. Миний бүр амьдралдаа үзэх хамгийн гоё кино I love Avatar. Би одоо Avatar 3-ыг хүлээж байна. 2024 оны 7 сарын 4-нд л бичсэн байна. Тэгээ тэрнээс хойш нэгч бичээгүй юм байна. Korean language сурах гэж хичээж исэн та нар хардаа. Korean language 한국어 гинэ. За тэнгуүтээ нэг ингэж бичээд би тэгээд дахиж хизээч Korean language-ийг сурах гэж оролдоогүй. 2023 оны ийм юу вэ? Дэвтэр. Өдөр ингээ юу хийхээ бичдэг. Ийм одоо энэ сарын ингээд хийх юмнууд гэдээ би нэг тийм төлөвлөгөөтэй хүүхдээ байгаагүй мүү. Гэтэ бол амар их юм дэвтэртэй байгаа. За нэг ийм хөөрхөн дэвтэр. Номын тэмдэглэл гэж нээсэн номын тэмдэглэл. Би энэ дээрээ ердөөс юм бичиг байгаа юм байна. Би сүүлд уншиж дуусгасан номоо нэрээ бичье. Би энэ дээр нөгөө нэг хамгийн ихний ном маань болонгуудаа миний 15 наснда миний хамгийн ихний. За би танаас энийг уншаад өгч юу. Би энийг уншмаар нэг угаасаа. За сайн байна уу? Номын тэмдэглэл минь 15 настай намын эрдэ анхны номоо уншиж дуусгалаа. Энэ бол Манго Жимстэй цай. Зохиолч Пүрмагийн нэгийнх нь ном юм. Би энэ зохиолыг өсвөр насндаа уншсандаа баяртай байна. Санаад болгосон сүндэртэй баярлаа. Зохиолын тухайд эмэгтэйчүүд өсвөр насныхан буюу бидний үеийнхэнд илүүдэхгүй хэрэгтэй сэдв болох өөр хөндлөлтийн талаарх юм. Энэ нь онол судалгаагаар биш, уран зохиолоор бидэнд хүргэсэн нь их авууштай, мөн ойлгомжтой. Номын тухайд дурдаад өрнөвөл гээд одоо ингээд тэр номныхон талаар болсон юмнуудаа ингээд тэр номныхон талаар ингээд бичсэн байна. Тэгээ би одоо энэ дээр нэр уншсан номнуудаа бичье. Энэ бол амар гоё дэвтэр зураг мөргөн амар aesthetic. За энэ бол миний fan notebook. Энэ дээр бол юу байгаа гэхлээр би Cardi B, Bruno Mars хоёрын бүр фэн болоод нөгөө нэг Please Me гэдэг дуугийн сонсноос хойш фэн болоо. Тэгээ би Cardi B, Bruno Mars хоёрын ингээд дуунуудыг хэдэн онд орж исэн. Тэгээ тэр ингээд дуунуудыг биччихсэн байна. Би бүр ингээдлээ амар дуртайсан байна шүү. Хамгийн сүүлийн дэвтэр буюу хамгийн том дэвтэр маань нийгмийн хичээлийн тэмдэглэл биш шүү дээ. Энд дэвтэр байна. Энэ ч яг үгтэй зургийн дэвтэр л дээ. Нэг дэвтэр байгаа. Айгаа дуртай зураг маань болохоор би танаас зүгээр харуулчих. Johnny Depp-ийг зурсныг бас харуулъя. Look. Оо, хим том мод зурж исэн юм шүү дээ. Мартцсан биш бүр. Ямар дэжгөө зурсан. Энд дээр гэрлээ мартцсан. Жохоо bad quality-тэй хийсэн дуучлаарай guys. За тэгээ ойр зургийн сонин сайхан гэвэл хичээл орж эхэлсэн. Тэгээ 9 сарын 1-ний влог болно хийх гэж оролцсон боловч тэр өдрөө ингээд файлдаад хичээлээсээ хоцроод тэгээ би бичлэг хийж чадаагүй заяа. Тэгээ би ингээд ангийнхаа хүмүүсийг хараад хичээд тэгээд би ердөөс бичлэг хийгээгүй. Тэгээд дараа 7 хоногийн нэгтэд бичлэг хийж чадах нүггүй юутай ч байдлаасаа хаж агаад болъё. Боломжтой бол бичлэг хийн. Тэгээд ер нь бол жоохон хичээл орж ирсэн биш бүр ядарчлаа гэж. Нэг тийм сонирхол сайхан байна да. Одоо хуваараа ялгаад маргаашийнхаа хичээлийг бэлдэнэ. За тэгэхээр энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.